дуулж явахаас тэгж bunu баян хангай гэдэг сайхан дуунуудтай. Гэхдээ энэ дуунууд нь дандаа дуулаачаас маш ур чадварын шаардсан, тэнхээ шаардсан, сэтгэлгээ шаардсан том хэлээр бүтээлийг хийдэг. Дан хөвбийн бүтээлч тэр дууны бүтээлч тэр хөвбийн зурагч тийм том сэтгэлгээ шаарддаг тийм бүтээлийг хөвбийн зурагч. Энэ хөвбөний цөөхөл хөгжим, найрал хөгжим, төг дурын концертуудад олон нарийн бүтээлийг хийсэн сайхан хөгжмийн зурагч Бүртчүн гэдэг балетыг бид одоо хөгжмөсөн сонсож байна. Энэ Бүртчүн балетыг 1990 оны 8 сарын 15-нд болсон эдийн шалгалт тавьсан. Энэ балетын цомлыг бичсэн бол Монголын хөгжмийн төрийн шалгалт ардын жижиг байгууллагын Жаминдав тэглэн найруулсан балетыг тавьсан нь Жаминдав. Тэгэд энэ балетыг 90 онд артуулж ирсэн маа. Тэгээд энэ балетын гол нь юу вэ гэхээр зэрэг түүхийг өнөө цагийн хөгжмийн хэлээр яаж өгөх вэ? Түүхүүлээд энэ бэлтгэл байсан үйл байсан. Тэртээ 57-8 онд Монголын одоо орчин цагийн хөгжмийн тулгын урамжлалын нэг гэдэг Цэнгийн гончиг суулгагийн зохиосон ган хоёрын балет. Тэрний дараа төрийн шалгалтын балетын Эрдэнэгийн чойдгийн зохиосон тэр олон балетууд бол энэ түүхийг хөгжмийн хэлээр өнөө цагийн хөгжмийн хэлээр яаж өгөх вэ гэдэг бэлтгэл юм болж өгч ирсэн. Нэг манай хөгжмийн зохиолч маш сайхан хаалгаар авч эндийг бол энэ Бүртчүн балет хийсэн юм аа. Тэгээд энэ Бүртчүн балетны бэлгээр зэрэг Чингис хааны одоо Бүртчүн гомоолын хаслал Чингис хааны залуу насны үйл явдлын дүгэл тэр хүүхдүүдийн ах дүүсийн хоорондын зөрчилдөөн тэр хин зэмлэл боноглол бүгдийг өнөөдөр үжигийн хөгжмөө энэ балет хөгжмөөс сонсон. Тэгэхээр энэ балет бол маш цөөхөн тоглогдсон. 90 онд урлагийн ноёлтын Цэврийн Баатар жүжиг модельээр тоглуулаад тэрнээс тоглогддог учраас бас их цөөхөн сонссон байх гэж чинь одоо энэ бүгдээ төрийн шалгалт хөгжмөөсөөр хавтрын бэлгэж авсан зохиол Жаминдавын цомлог бүгд дээрээ Бүртчүн балетын хөгжмийг сонсцгоё.